багш. За сайн байцгаана хүүхдүүд ээ. Сайн байна уу? За сууцгаа. Бэлэгт миний хүү яасан болоо? Багш би. За. Бэлэгт математикийн хичээл дээр увайгүй ичүүр санжиргүй ичиг нүрээ илгэндээ нааж өмөлсөн. Математикийн мариусан огш нь яасан айхтар шийтгэвэ. Одоо миний хүү суусуу. Багш би. За. Бэлэгтийн хичээл тартал ингээд зогсоорой гэсэн. За тэгвэл миний хүү гүрийч одоо 6хан цаг дэсчих. За тэгэхээр өнөөдөр анатомийн хичээл дээр эмэгтэй хүний биеийн бүтцийн тухай үзнэ. Эмэгтэй хүний толгой, хоёр мөр, энэ хоёр бомгор зүйл бид нар ярьдаг шүү дээ. Мөөм гэж ярьдаг. Энэ мөөм за энэ алтан гэж шинэлтэй байх шиг байна л да. Тэгэхээр охтуудаа мөөм гэдэг бол 8-аас 13 насны хооронд ургадаг ийм эрэгтэн байгаа юм. За нөгөө талаараа мөөм гэдэг бол нөхөн үржихүн хамгийн чухал эрэгтэн гэж миний охтууд ойлгох хэрэгтэй. Чи яагаад байгаа? Эндээс сүү гардгийн шүү заа. Энийг эд чи өссөн чи заа. Багтаа гараа. Тэгэхээр мөөм гэдэг бол өөрөө сүүний булчирхай охтуудаа. Ойлгосноо? Ойлгосон. За энэ математикийн мариусан огшин ангид болтоо гэж нэг сурагч байна. Тэр хатсан дээр мингтэй, мингэн дээр үстэй, үс нь бөөстэй, бөөс нь бөөсцсөн байна шүү дээ. Яна. Сая ингээ юм ярьж байгаа духан дээр чи нэг бөөс дураараа явж ирсэн буцаад хуух руугаа яваа орчлоо нөмөө. Бөөсөө. Нэмж оноо хумсаа. Та хумсаж арай. Наа хумсны чинь завсрах хэрэнд өвс шарилж зэрлэг ургалаа. Хумсаа. Өш. Гэгээ хүслийн сайраа арилгачиж болохгүй мүү а? Өөхөнтөөс олоод түрхчэлтэй. Сайраа арилга. Тэгэхээр мөөм гэдэг бол сайн байна уу гшаа? Хүүшээ алтан гэрлээ сайн байна уу та? Сайн. Хүй. Энэ манай хүү яагаа вэ? Хичээл өмүүлээ те мөөм гэж чи инээгээ зогсдгоо бүр. Ямар баларсан юм бэ? Миний хүү энэ анатомийн хичээл орж байгаа юм шүү. Чи одоо юугийг үсэ гэж яасан гэж хичээл өмүүлээд байгаа чи? Бас зогсож чинь шүү. Заава. Энэ яасан? Бас хичээл өмүүлсэн. Чи одоо нойлын ногоо тэг сурдаг гэж бүсдээ өмүүлээд идэг. Өргөн наатан. Та нар ч гэсэн сурвал алигтайгаа сураарай. Сурч чадахгүй хүний өрөнгөө бүгдийг чи мөчиж санжуулна шүү. Огч шүү. Багш зүг. Хүүш алтан гэрлээ өнөөдөр чи ажлын өдөр мэн та яхаараа суул явж идэг үлээ. Харин өглөөний ажлаасаа осорчоод дасалчлаа багшаа. Тасалсан юм уу? Тэгэхээр социалист нийгмийн үед эргэн бүр аж ахуйч хөдөлмөрч ариуч хямгч байх хэвээр. Гэтэл та харин сурагчдад буруу үлгэр дуурайл үзүүлээд байх шиг. Энэ их буруу юм байгаа маа. Буруу шүү. Давраад байгаараа. Алан шүү. Давраад байгаараа. Багтаа байгаараа. Тэгэхээр мөөм гэдэг бол өөрөө сүүний булчирхай охтоо та. За энэ хоёрт гарахаа зүйлэг. За агшаа. Анги ангар хийж авч явна. Үндэсний шившиг болгоно. Хариу үйлснэр хичээл хийж байгаагаа ойлгосноо?